Тэгээд CS2 дахиад тоглох чинь. Тэгээд энэ CS2 нь болохоор ер нь бол тэгээ модон төсөөл их амар сурж байгаа тоглоом. Тэгээд ядгандаа одоо би аим тэнийг юм асаа. Том бууга авчихсангүй. Яа дэний багтал тэ. Кай өрдөөс би гар буугаар орж ийн гэдэг чинь мэдэл муутай гэсэн үг шүү дээ. Энэ бомба тавиагүй. 6 юу яарцгаа. Тэгээ part 2 орж эхэлж байгаа. Тэгээд part 1 дээр нь бол нэмэлт тэмдэг зааж гисэн. Тэгээд яг хайшаа хараад байгаа энэ ойлгохгүй нь л зөө. Та нар зааж. Иш орлоо. Энэ янзлдаг юм 11 шиг юм аа. Иш орлоо. Энэ Giami гэсэн юм лөө орлоо. Энэ Isroconsti гэдэг иш ороод тэнгууд энийхээ энэ хэсэгт таарууллаа. Тэгчэнгүүтээ энийг аваад болно. Ингэж харж агаад энийхээ өнгийг өсөж болно. Энэ ингээ өнгөсөлдөг. Тэгээ би олоход зүгээр ингээ синхруулгацсан байгаа. Энэ нь болохоор ингээ жижигхэн болгодог. Том болгодог байгаа. Тэгээ ийм жижигхэн болгосон дээр ер нь бол нийгэмгүй байх хэрэгтэй. Тэгээ мишлийн тоглодог хүмүүсийн юм нь бол ингээ ерөөсөө ийм жижигхэн байдаг. Тэгээ бас жижигхэн байхаар саундаг. Бүхэмс мэдж байгаа л үү дээ. Тэгээд Мио тэгээ Савта тэгээ өөр юу лээ. Тиршна тэгээд хорлоо. Тэгээ би бол бүх тоглохчийг мэднэ. Гэтэ та нар биа иврэнд гэж мэдхөө. Бигтмэн маань. Бигтмэн болохоор 100,000 савтай болсон шууд. Шинэ ютубер. Дөнгөс яхан шинэ ютубер болсон мөртлөө гэсэн байгаа. Тэр юм бол маш ачаалтай. Тэгээд би нэг кейс авсан байгаа. Тэгтээ би танад одоо бичлэгээ сүлд оруулъя. Энэ раундыг дуусгалаа би танарт кейс оруулъя зөө. Steam аккаунт монголоор яаж нээдгийг би зааж өгнө. Мэдээ тайруулж өгөө. Гадаа хин чарахгүй юм чинь зүгээр апплод өгье. Доор сүн хийж магадгүй юм шиг байна. Чи над харж. Тэр шата гарч хийж магадгүй. Ингаас чинь. За юу юм? Хуарж иж ах шиг. Алчлаа. За тийш явахгүй. За нэг бүсэн. Сүлх хідэн ботнуудлаа. Гадаа л хин жалга. Тэгээд ер нь дана ботнууд ивжиж зогсож байгаа юм шүү. Акан авчи мэдээж. Акан авлаа. Наакач минийх ботнууд байна уу? Тийм л ашиг. 3 юм үлдсэн байна. Бэж та. Энэ хин жалга за. За бомб түүний хараарэ гэж шүү. Мэдээж одоо бомбыг харж авахгүй болохгүй л дээ. Бууцаад авчи. Яа. Тэгээд part 2-оор ингэж би ноутбук өндөр болондоо болж байгаа юм. Тэгээд энэ их галтдаг бас миний ноутбук амар сайн. Сүүлийн сайн загвар байгаа л да. За одоо тэгээд энэ шинэ раунд дээр дахиад нэг тоглолт танаас кейс оруулаа. За тэгээд миний кормогод биш чиглээ зүгээр Мио гэдэг кормогодыг ашиглая. За ер нь GitHub гээд хайгууд
CS 2 гээд хайхгүй бол ингээд юу н гач ирэхэ болцсон юм шиг эсвэл GitHub гэж ярьж байгаа за. Тэгээ одоо би та нарт зүгээс юугаар тэнцлүүлж чинь. 슬эр тий. Би буруул орчиж. За энэ. За ингээд ийш орох хэвээр. Тэнгүүд энэ яаж тий формогод ашиглаад идэм болоо гэнгүүт энэ да ийш орлоо. Тэнгүүд энд код хэсэг гэдэг байгаа формогод. Энэ хэсэгтээ Mio гэдэг формогод cities ч юм уу Mio гэдэг комогод ашиглаа. Ингээд арчих юм бол танилуу ингээд юу орж ирнэ. 50 цент юм уу? Эсвэл 100 цент орж ирнэ. Надад болохоор нэг скин байна. Тэр скиний тань таарлаа. Энэ болохоор $20. Тэгээд энэ нь болохоор free skin. Гэхдээ энэ 3 удаа задлж болно. Тэгээд би одоо 9 levelтэй. Skin change нь болохоор ямар ч яг үний дүнтэй адилхан өөрөө дуртай скин сонгоод авч болно. А энэ accuracy системтэй ингээд чи одоо ингээд бууга 10 дахин үржүүлээ гэхэд ингээд жиндээс бууга сонгож байгаа л үржүүлж болно. Одоо ажээ. Миний жишээ одоо би ингээд энэ сонголтоо хийж утгатай ингээд 67% гэж байгаас. Тэгээд унах магадлал унахгүй байх шалтгаан нь 8%. Тэгээд чи хэрвээ нэг унгаж чадахгүй бол чи мөнгө алдна. Тийм. Тэгээ би бол эсэлтэй байгаа. Тийм болохоор би энэ дээр бол одоо энийг зараад эсвэл кейс задсан ч болно. Гэтэ би энэ давч оруулъя гэж бодож байгаа. А тэгээд хамгийн дөрөнд зөвлөх юм аа болохоор чи $100 авлаа гэд чи $1 авлаа гэд чи энийг задлах хэрэгтэй. А тэгээд задлчингуудаа гоё скин унах юм бол тэрийг зарахгүйгээр accurate-д үржүүл. Тэгээ үржүүллээ. Тэрийг зарлаа. Ажгүй кейстэй нь аль болох энийг задлаа бодоо заа. Энэ хоёрын аль нэг задлаа заа. Тэгээд энийг задлах юм бол мэдээж энэ хүн үнд юм байлээ. Тэгээд энэ хүний нас татж олно. Тэгээ энэ болохоор байдаг. Нэг хамгийн сайн үн нь болохоор хамгийн мяа үн нь болохоор энэ өндөг. Идрээс үнд юм байлээ. За тэгээ би энийг бол задлж үзээгүй. Тэгээд нэгэн тийм бичлэг хийж байгаа юм чинь аттай ч магадгүй азгүй ч магадгүй тэгээд зүгээр шууд тоглолцоо зөө. Акаваад зайлих манайхан ихлэд нэг өдөж. Тэгээд жижигхэн болгосыг бол би 2 удаа тайлбарсан дээр ойлгосон байл үү дээ. Тэгээд шууд ийш ингэж орчих. Ерөнтэй ингэж бүх суухч дайруулж сайн мэддэг шүү дээ. Тэгэхгүй бол ингэж гацжин. Гэтэ ингэ гацж байгаа жиг гэлээ явах хэрэгтэй. Манай бомбо тавьсан. За тэгээд одоо бомбо тавьчихгүйтэй яах вэ гэвэл зүгээр ингэж хүмүүсийн наалаад явж явах хэрэгтэй байхгүй. Одоо чи энд нэг хүн байгаа заа. Гүн. Тэнд нэг хүн байна заа. Үуч. Энэ суучлалтаа голно. Би суугаагүйсэн бол ажил тийм алдсан маа. Тэгээд энэ part 2 нь болохоор арай илүү. Тэгээд нэг хүзэлт авахгүй бол би энийг явуулахгүй шууд. Хийж байгаа ер нь бол. Тэгээд хүмүүс ч одоо ингээд тий юу үздэнтэй одоо ингээд pop punch юм уу тий эсвэл тий юулээ Волоксын нэг гүүгээ гардн лөө. Үгүй гүүгээ гардн ч юунаас гасцсан л та. Модноос. Тэгээ би бол хаяас нэг атидэнд нь хаяа ордог. Тэгээ ингээ алчдаг. Тэгээ энэ юу гэдэг вэ? Буугийн авч болно. Энэ хоёр тий скин гүү буу байна. Тийм болохоор яахгүй.
Мэдээж би АК дуртай. Яагаад дуртай АК авсан. Энэ сэнийх доош буудсан. Тийм бэ. Энэ бөөгийн харъя. Энэ скинд бөө мөн үү? Үгүй ээ. Авчих цаа буугаа. Зөвч мангахтай. Энэ гой бүү скин юм бэ. Би скинээ татчих оруулна гэдэггүй. АК-ийн скин оруулмаар. Тэг хүмүүстэй яаж ийм амар болоод байгаа юм бэ гэж асуугаал хэд. Тэр асуудал нь ингэдэг юм аа. Чи гол нь хөөрөхгүй байх хэрэгтэй. Гол нь шүү. Тэгэх юм бол яах вэ юу байх? Яа. Нөгч. Яг би өгсөн ч гэлээ тэгээд Ганадаар алчлаа. Энд АК авчлаа. Ер нь бол ингээд над шиг ингээд юу яаж болно зөө. Ингээд хойдлоос нь ингээд бүх суугчтай байл нэлээ сайн. Тэгээд яаж авдрахаа нэ зураг сэлтэмийг бол би тэгээс аваад байна. Тэгэхгүй бол миний бас бичлэгийн ууцаар юм. 11 за гайвэн. Гэс тань заагаад үзье. Өшөө YouTube шиг ууцаад. Ордлаач. За орсон. Тэсээс энэ гитро гэдэг хэцүүгүй ордог байхгүй юу? Тэгээд оронгуудаа чи энэ кейс рүү орно зөө. Энэ фри кейс гэдэг. Чи 2 кейс юм уу 3 кейс задлж чадна. Зөвхөн. Тэгээд энэ чи 24 цаг гэдэг. Тэгээд энэ хэсгийн бичвээс ийшээ ингээд дарангууд ингээд 6 сож боллоо өсөө. Би жишээ ингээд Наратогийн зургатаагаас би одоо ингээд солилоо гэхэд эндээс ингээд өөрөө 6 сонгож олно. Тэгээ би болохоор энийг оруулж гэж бодож байна. Эсвэл энийг оруулсан ч болно. Тэгээ энийг татчих. Ингээд чи өөрөө юу гэж болно? Ингээд жагаад гарын ингэж оруулж байгаа л ингээд татчих болно. Тэнгүүд ингээд солигдож байгаа. Тэнгүүд одоо ингээд чиний зураг чи энд гарна. Одоо жишээ нь энэ миний юу вэ штэ зураг шүү. Тэгээд одоо тэгээ сүүлийн юм байна дүүлсэн байна. Тэгээд тронд нь гэж үчээ. Тэгээд хүмүүс одоо миний мэдээллийг авсан байгаа. Яаж вэ гэвэл юу штэ ингээд чи хойдлоор ингээд дандаа орсороод ингээд мэдээлэл мэдчих боломж маш. Тэгэхээр наа ингээд мэдсэн. Тэгээд хойдлоо ингээд харж байгаа байхгүй. Тэгээд санийх ингээд мэд харчлаа. Явчихж байгаа. Тэгээд миний хугацаа дууссан байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай цай гайс. Тэгээд part 2 байлаа CS2-ийн.